Эрхэмүндэд эрдэмтэн судлаачид номын санчдаа эрдэм номыг эрхэмлэн дээддэг эрхэмүндэд уншигчдаа, эрхэмүндэд очдоо, эцсийн сайдуудаа бас манай улсыг удирдах явсан эрхэмүндэд ерөнхийлөгчийнхөө дармаан ирсэн байна. Гарвдаа баярлалаа. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Монгол Улсын үндэсний номын сан өргөжин тэлж шинэ номын сангийнхаа өндөр үүдийг өргөн түмэндээ ёсол төгөлдөр нээж байгаа энэ түүхэн өдрийн мэндийг нийт ард түмэндээ бас хүргэж байна. Манай ард түмэн олон зууны төвтэйгээс бичиг үсэг зохион үүх түүхээ тэмдэглэн үлдээж содор номоо дээдлэн эрдэм ухааныг шүтэж ирсэн эртний сайхан боломжтой эртний төр ёсны түүхэн боломжтой юм ард түмэн байна. Их эзэн Чингис хаан болон түүний дагуулжлагчид тэр дэлхийд Монголын их амар амгалан тогтооход гадар газрын эрдэмтэн иргэд бидний ном бүтээл үдэл санаа соён гэгэрлийн үйл хэрэг сүгэн чухал одоо гүйцэтгэж ирсэн. Мөн их Монгол улсын үед Харварам хотод хаадын номын сан өмрөг Монголын эзэнт гүрний үед бичгийн утгачийн хүрээлэн буюу ном сурвалжийн сан хөрмөг зэргийг байгуулан төрөөс бодгоор онцгойлон анхаарч байсан нэг одоо түүх бас өгүүлдэг. Эрдэм номоо эрхэмлэн дээдэж хадгалан хамгаалж түгээн дэлгэрүүлж ирсэн Монгол төрийн бодлого үеийн үед үргэлжлэх учиртай. Өнөөдөр нээлттэй хийж байгаа энэхүү шинэ номын сан эрдмийг дээдлэн номд бүрддэг хорвоо тосгүй Монголын ёс уламжлалын бэлэг тэмдэг болон сүндэрлэж байгаа төрийн тэргүүн сэтгэл хангалуун байна. Монгол улсын анхны номын сан болох үндэсний номын сан 1951 онд ардын амьсгалын 30 жилийн байгаар байгуулагдж байсан бөгөөд энэ хугацаанд бидний өв дээдсийг бүтээсэн ном судрын хосгүй үнэт баялаг сан хөмрөгийг хадгалан хамгаалж, өвлүүлэн уламжилж олон мянган хүүхэд залуучууд, оюутан сурагчид хүн амтыг соён гэгэрүүлэх гэгэн сайхан үйл хэргийг амжилттай биелүүлж их орныхоо хөгжилд дэвшилт чухал хөв нэмэр оруулсныг бас энэ сайхан баярыг одоо онцлон тэмдэглэж эхлэхийг хүсэж байна. Тэгэхээр сүүлийн жилүүдэд үндэсний номын сангийн барилга байгуулан үйл ажиллагааны ачаал хэтэрч сан хөмрөгийн хадгалалт хамгаалалт хорин алдагдаж ажилтан албан хаагчид болон үйлчлүүлэгчдийн ая тухтай байдлыг бас анхад хүндрэлтэй болсныг та бүхэн мэддэг гэж. Тийм учраас энэхүү нөхцөл байдлыг төр засгаас онцгойлон анхаарч ирсний үр дүнд бүх насны тэгш хүртээмжтэй үйлчлэгээ үзүүлэх олон улсын жишгнээсэн номын сангийн шинэ барилга энэхүү ашиглалтанд орж байна. Эрдэм номыг эрхэмлэн дээдэгч монголчуудаар ухаан додар номоос ихтэй, усан додар булгаас ихтэй гэж манай ардын сайхан үг байдаг. Манай үндэсний номын сан монголчууд бидний оюун бэлэг эрдэм номын их булган байх учиртай. Орчин үеийн технологийн дэвшил, хөгжил дэвшлээр шалтгаалan Монголд төдийгүй олон улсад хүүхэд залуучуудын ном унших хүсэл сонирхол дадал зуршил бас буурч байна. Одоор уншснаа ойлгох, задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх мэдлэг чадвар муудаж байгаа сүүлийн үеийн одоо судалгаа шинжилгээнүүдээс судлаачдын хэлж ярьж байгаа зүйлээс бас анзаарэгдэж байгаа. Тиймээс эрдэм номыг дээдэлдэг ардын сайхан уламжлалаа даган цаашид хүүхэд залуучуудын ном унших, ойлгох чадрыг сайжруулж номын сайн нөхөр болгон хүмүүжүүлэх, оюунлаг ирээдүйн бүтээхийн төлөө эцэг их багш, сургууль хүмүүжүүлэгчид номын санч төдийгүй Монголын хүн бүр сэтгэл гарган ажлыг бас төрийн тэргүүн ард түмэндээ бас өрөөлж байна. Энэ чухал үйл хэрэгт унших судлаачид номын санчдыг олон жил хүссэн хүлээсэн шинэ номын сан түүхэн чухал үр гүйцэнэ гэж хэлж байна. Шинэ номын сан барьж байгуулах үйл хэрэгт зүрх сэтгэлээ зориулан хүчин зүтгэсэн төрийн болон хувийн хвшлийнхэн үндэсний номын сангийн удирдлага хамт олон, соёлын яам, удирдлага хамт олон гүн дадлахыг илэрхийлж ажилд нь амжилт бүтээхийг дэдийг хүсье. Бидний энэ сайхан өдөр нээлттэй хийж байгаа эрдэм оюуны их хөргөө болсон шинэ номын сандаа төрийн тэргүүний зүгээс Монгол түмний өсөн дэвжиж өргөжин дэлхийн бэлэгт болсон 9 тоог хэлэгдэж 9 дэлгэрэнгүй тайлбартай Монголын нөөц товчоо бүтээлийг одоо бэлэг болон өргөнгөөр харагчснаа хадгалуулъя. Энэ бүтээлийг Монгол улсын ерөнхийлөгчийн санаачаар Чингис хааны мэндэлсний 861 жилийн ойд зориулан салбарын 25 эрдэмтэн судлаач хамтран бүтээсэн бөгөөд тос бүтээл үндэсний номын сангийн мянган уншигчид өв дээдсийнхээ өв түүхийг уншиж судалж танин мэдлэг үнэтэй хөв нэмэр оруулах итгэдэг гэсэн. Монголын үндэсний номын сан Монголын түүх, соёл, өв уламжлалт, шинэ ухааны мэдлэг мэдээллийн томоохон төв болж
Эхийн шилдэг номын сангуудын жишгээр хөгжин дэвжиж, номын цагаан буян бэлэг байхын үзийтэй сахиуруудыг бүрэн дэвшүүлье. Бүх Тэнгэрийн хүчин дор Монгол улс мандан болох болтугай. Одоо Монгол улсыг төрийн доотлох жишээ Тэгээд энэ сайхан үйл явдлыг тохиолдуулаад бас шинэ номын сан маань одоо шинэ гал галзалцаа бодлож байгаа. Тэгээс Монгол улсын ерөнхийлөгч бас би түрүүн засгийн газрын хадгалах албаны хүмүүстэй хэлсэн. Тэгээд шинэ номын сандаа бас 5 тэрбум төгрөгийн одоо хөрөнгө оруулалтыг нэмж олгохоор болсныг бас бодлоо. Өөрөөр одоо номын сандаа тагцуулаарай. Сайхан олон төгрөг аваарай, ном аваарай. Анх төгрөмжөө сайхан татвар замсараа гэдэг хэлээ. За дээр нь бас одоо би уран чигсийн ерөнхийдөө захтай хэлдэг байсан. Энэ төв номын сан бол манай улсын одоо түүхэнд тусгах маш том газар. Энэ ч одоо ард түмэн зүйлчлүүд. Тийм учраас одоо энэ төв номын сангийн үүдэн дээр баригдаж байгаа энэ хууль бусаар гэсэн барилгыг одоо буулгах хэрэгтэй гэдэг нь бас дахин сануулъя. Зарим нэг манай зарим нэг өөрсдөө санаачаар бас одоо өөрсдөө санаачаар бас одоо энэ тасгал боломжийг одоо засч байгаа юм чи сайхан ногоон байгууламж бий болгож санаач гаргаж байгаа тийм компаниуд бас би талах гэж байна. Харин хууль бусаар баригдсан юм байдаг бол буух ёстой шүү гэдэг төрийн юм дахин хэл сануулж байна. За ингээд сайн техник яа.